За өнгөрсөн 7 хоног тийм талаар бол нэлээд бас дэлгэрэнгүй ярьсан байгаа. Бид нэр загалмаа руу явах тухай, Иерусалим руу явах тухай, Есүс Христ загалмаа дээр цовлогдоод одоо үхээд тэ шийтгэлийг үүрээд үхээд 3 дахь өдөртөө амьдлах тухай. Дагалдагчтай 3 хэлсэн дагалдагч нь түүнийг амьдлах хүртэл түүнд итгэж чадахгүй байсан. Харин тэдэл ахуй амьдралаа бодож тэ түүний дагаж амьдрсан түүгүүдийг бид суралцсан тийм үү. За өнөөдөр бол та бүхэнтэй Есүсийг зөвгөнсөн хурганы золилт гэсэн сэдвээр та бүхэнд хуваалцах байгаа. За Исая ном бол маш сонирхолтой тийм үү. Бид нар Исая номыг харах юм бол Библийн одоо хуучин гэрэн дээрх Есүсийн одоо ирэлт болон төрөлт үйл явцтай ямар үйлс хийх талаар хамгийн тодорхой маш сайн одоо дүрсэлсэн ном бол Исая ном байдаг. Исая номыг бол хуучин гэрэнтэй сайн мэдээний ном гэж бас нэрлэх тохиолдол бас байждаг тийм үү. За да ялангуяа Есүсийг яг загалмаа дээр юу болох вэ? Ямар үйл явдал болох вэ? Есүсийг яг яах вэ? Түүний дүр төрх ямар байх вэ гэдэг тэр бүх процессыг хамгийн сайн нарийн тод бичсэн хэсэг бол Исая ном 53 дахь бүлэг байдаг. 53 дахь бүлэг байдаг. Тийм учраас яг энэ бичсэн хэсэг бол айл Есүсийг ирэхээс өмнө 700 жилийн өмнө бол яасан бэ? Иш үзүүлчтэй зөвнөж одоо Исаягаар дамжуулж бичсэн байгаа. Тэгэхээр Исая бол түүнийг хараагүй, мэдээгүй, сонсоогүй боловч Бурхан түүгээр дамжуулаад үгийг хэлсэн байдаг. Тэгэхээр асуулт байгаа. Та нарын амьдрал шоконд оруулдаг ямар зүйлүүд байдаг вэ? За зүгээр бодож үзэхэд бол хоёр зүйл бидний амьдрал ингээд шоконд оруулдаг зүйлүүд байж болох юм. Нэг нь болохоор гидийн зүйлтэй бид нар нүр тулгуутай шоконд орж болох юм. Гидийн төлөвлөөгүй, тооцоолоогүй гэж гид нэг юм ажил өөрчлөлттэй ч юм уу, гид нэг өөр юм болооч юм. Тийм үед бол бид нар шоконд ордог шүү, тийм үү? Та нарын амьдрал тийм зүйлүүд байна уу? Надад бол тийм зүйлүүд нэлээд тохиолддог. Тийм үү? Төсөөлөөчгүй тийм явдлууд тулгардаг. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр оюуны санаанд багтахгүй байж боломгүй зүйлийг харахаараа бид нар шоконд ордог. Ийм зүйл байж боломгүй. Ийм зүйл байх ёсгүй. Ийм зүйл хизээж болохгүй гэсэн ийм хоёр зүйлээр хүмүүс яг шоконд орж иж болох юм. Магадгүй олон зүйлээр хүмүүс янз бүрээр ярьж болно. За бид нар ийм байж боломгүй зүйлүүдийг бид нар кинон дээрээс харж болно тийм үү? Кинон дээрээс харах юм бол яг тэр зүйлүүдийг хараад шагширдаг. Гэтэ энэ бодит амьдрал дээр бол байх боломжгүй тийм үү? Жишээд бид Супермен юм гэдэг тийм үү? Супермен яг хаашаа чамаагүй нисээд хаашаа чамаагүй галаксирыг яваад дуртай зүрхээ яваад дуртай үедээ яг буцаад ирдэг шүү тийм үү? Бид нар үл үзэгч хүмүүсийг ч бас мэдэн тийм үү? Гэхдээ бодит амьдрал дээр эдгээр зүйлүүд боломжгүй гэдгийг бид нар яг ойлгодог шүү тийм үү? Ойлгодог шүү тийм үү? Бид нар тэгээд яг тэр зүйлүүдийг хараад гоё юм аа. Тийм болох юмсаа гэж үздэг шүү тийм үү? Өнөөдөр шинжлэх ухааны 90 үе явж байгаа. Харин чуулганы итгэгчдэр өнөөдөр ямар цаг үеэр явж байгаа үед маш чухал байгаа. Чуулганы итгэгчдэр болвол Христийн ирэлт рүү явж байгаа цаг үед амьдарч байгаа. Христ удахгүй ирэх болно. Тэр удахгүй бидэд удахгүй түүдээ нүүр тулах болно. Тийм цаг үеэр амьдарч байгаа. Бид нар үүнийг мартах юм бол бид нар түүний өхөл амьдралт болно. Миний төлөө загалмаа дээр хийсэн тэр прогрессүүд надад ямар холбоотой вэ гэдэг тэр үн цэнийг бид нар яг өөрийнхөө амьдралд бүрдүүлж чадахгүй мө гэж бас хэлж болно. Өнөөдөр шинжлэх ухааны 90 үед болохоор бидний гайхшруулж байгаа, шоконд оруулж байгаа маш олон зүйлүүд байна. AI-тай холбоотой тийм үү? Бидний ажлуудыг хөнгөлж байна. Ерөөсөө ганц үг хэлэх юм бол шууд дэлгэрэнгүй хэлж байна. Ганц үг хэлэх юм бол яг бүгд хичээлүүдэнд бэлдэж штэ тийм үү? Одоо сүүлийн үед болохоор боловсролын байгууллагууд болохоор энэ AI-аар хийсэн байна. Энэ ChatGPT-аар ашигласан маа гэдэг юу вэ? Бүгдийг нэг шалгадаг болсон штэ тийм үү? Шалгадаг болсон. За тэгсэн ч гэсэн яг юм бол улам яас ингээд шоконд оруулахар зүйлүүд ирээдүйд маш их болж байна. За тэгээд сүүлийн одоо өнгөрсөн жил гэсэн та бүхэн Африкт одоо Африкт бишээ одоо Станы орнуудад одоо лалын шашинтай орнуудад яасан бэхээр AI-аар дамжуулаад яг лалын дүр төрхтэй хүмүүсийг бүтээгээд сайн мэдээ ярьж байгаа. Тэгээд тэр зүйлүүдийг хараад хүмүүс яасан бэхээр эзэнт итгэх тохиолдол гарч байгаа гэж хэлж болно. Гэх мэт бидний энэ шинжлэх ухааны энэ 90 үед бол шоконд оруулах зүйлүүд маш их байна. Маш их байна. Харин биднийг шоконд оруулах нэг зүйл байгаа. Бурхан биднийг бүтээсэн, Бурхан биднийг аварсан, Бурхан биднийг хайрлсан. Гэхдээ эдгээр зүйлүүд нь бол ерөнхий нэр томьёо бол биш. Зөвхөн нэр үг төдий зүйл бол биш. Бурхан биднийг сорчлон бүтээгээд, сорчлон хайрлаж, сорчлон нэг бүрчлэн биднийг аварсан юм а гэж хэлж болно. Түүний зүгт хүүгөө өгсөн юм гэж хэлж болно. Өөр нэг шоконд оруулах зүйл юу вэ? Бид нар бол гинти зүйлүүдийг төлөөгүй зүйлүүдийг хараад харин Бурхан бол ертөнцийн суурьаас биднийг төлөвлөсөн байсан. Авралын төлбөр хүртэл төлөвлөсөн байдаг. Бид нар Библийг харах юм бол тийм байдаг. Тэгээ бид нар 90-аад хүртэл төлөвлөсөн байдаг. Бид нар Библиэс харж ойлгож ухаарч идэг тийм үү? Өөр нэг шокны зүйл нь юу вэ? Бид нар хизээч өөрийгөө аварч чадахгүй. Бид нар хизээч өөрийгөө яг чөлөөлж чадахгүй.
Бид нар хязгаарч хүмүүсийг уучлах талаар мэдэж чадахгүй. Бид нар хязгаарч яг үгсний дараа хаана очихоо мэдэж чадахгүй. Харин Бурхан бүх зүйлүүдийг Есүсээр дамжуулж бидэнд дээж өгсөн байдаг. Энэ бол гайхалтай шок биш гэж юу? Тэгэхээр өөр нэг бид нар шок орох зүйл нь юу вэ гэхээр Есүсийг бид нар Филиппо ном дээр сарах юм бол Есүс өөрөө Бурханы хүүгийн байр сууриас хамгийн тав тухтай тэр комфорт зоноос буугаад тийм үү хамгийн дорд нэгэн болж ядуу нэгэн болж хүүтэн дотор тийм үү малын дэвшин дотор тийм үү хоног газар байхгүй өөрт нь төрөх үед нь түүнийг ухтаж авах хүнгүй газар Есүс төгсөн байдаг. Энэ бол шок биш гэж юу? Хүмүүс Бурханы талаар төсөөлөлтөд бодохдоо янз бүрийн арай нэг өөдрөг, арай гэгээлэг, арай төгсүүлэг төсөөлж идэг. Гэвч эндээс харах юм бол би сайн 53-ийн 1 дээр харах юм бол хэн итгэсэн бэ? Түүний модод хэн итгэсэн бэ? Энэ сайн мэдээд хэн итгэсэн бэ гэдэг итгэмээргүй зүйлүүдийн тухай Исая дурдж эхэлсэн байдаг. Дурдж ирсэн. Есүс 2000 гаруй жилийн өмнө дэлхийд ирсэн. Та итгэж байгаа юу? Тэр Бурхны гайхамшигтай төлөвлөлтөөр амьдэрсэн. Харин бид нар үүнийг бол өдөр тутамдаа амьдралын турш матж болохгүй шалтгаан гэж хэлж болно. Есүс Бурхны гайхамшигтай төлөвлөлт яг л үгийн дагуу амьдарч байсан. Тэр өөрийнхөө бодол санаагаар өөрийнхөөс хүсэл зан чанар характераар ерөөсөө нэг зүйлийг хийгээгүй. Түүний тэр шинж тэмдгүүдийг бид нар сайн мэдээ дөрөв номоос харж болно. Тэр яг ямар нэгэн ажил хийх үедээ хаашаа явждаг гэсэн бэ? Эзнээс асуух гад, эзэндээ даатах гад, эзэндээ уулзах цаг, эзнийгээ сонсох гад, түүнтэй хилэлцэх гэж яасан бэ? Үүрээр, өглөөгөр, эсвэл алс цөл газар, эсвэл яг дагалдаг шараас хүмүүсээс хол газар шүн гүцэд яасан бэ? Залбирахаар явдаг нэг юм байсан. Тэр өөрийнхөө хүслээр нэг зүйлийг хийгээгүй гэж хэлж болно. Хэрвээ тэр өөрийнхөө хүслээр хийх байсан бол яасан бэ? Өөрийнхөө хүслээр хийх байсан бол тэр загалмаа дээр цовлогдохгүй байх гэсэн. Гецсеман цэцэрлэг дотор тэр юу гэж хэлсэн бэ? Надаас энийг өнгөрүүл адаг болчих гэж нэг удаа Бурханаас гуйсан байдаг. Бусад бүх зүйлүүдийг Бурханы үгийн дагуу хийсэн. Тэр юу вэ? Түүний сонголт бол таны төлөө байсан. Таны төлөө байсан. Түүний сонголт нь бол хэнээс ирсэн бэ гэхээр Бурханаас ирсэн байсан. Тийм учраас Есүсийн загалмаа үйл явдал зөв гинт ингээд болцсон явдал бол биш. Гинтийн гэж 2000 жил өмнө гинт одоо ирсэн зүйл бол биш. Айл ертөнцийн сүрээс Бурхан төлөвлөсөн үйл явдал юм. Амен. Бид нар Эхлэл номын 3 дугаар бүлгээс харах юм бол энэ төлөвлөгөөг Бурхан маш тодорхойгоор хэлсэн байдаг ш, тийм үү? Онгон эмэгтэйгээс хүү төрүүлээд яасан бэ? Авралын тухай ярьсан байдаг, тийм үү? Тийм учраас Бурхан гинтээр ажилдаг зүйл бол биш. Тэр яг төлөвлөгөөнийхээ дагуу ажилдаг нэг юм гэж ярьж байгаа. Амен. Бид нар өнөөдөр энд ирээд ямар нэгэн байдлаар шалтгаанаар суусан байж болох юм. Гэхдээ магадгүй тэр амьдралын нөхцөл байдлууд чинь та Бурханы шахалт шаардлагаар ч юм уу ямар нэгэн байдлаар удирдлагаар та энэ газар ирсэн баг. Энийн цаатлын чандын санаа нь бол Бурханы төлөвлөгөө юм а гэж хэлж байна. Есүс ирэхдээ юуны тухай ярьж ирсэн бэ? Тэр дандаа Бурханы төлөвлөгөөний тухай, авралын төлөвлөгөөг ярьж ирсэн. Өнөө цаг үеүүд бид нар юуны талаар илүү бодох ёстой вэ? Бурханы талаар бодох ёстой. Бурханы төлөвлөгөөний талаар эргцүүлэх хэрэгтэй гэж хэлж байна. Сүүлэрчсэн чууламжсан бас ийм зүйлүүдсэн бас алсарж байгаа. Юу гэхээр Бурханы төлөвлөгөөний дагуу амьдарч байна. Бурханы төлөвлөгөө юу юм болоо? Бурханы төлөвлөгөөг эрен хайж нэгдэг залбирлууд дуу хоолойн хүртэл алсарч байна. Хүндэрч байна. Энэ зөвхөн бидний эргэн тойронд биш. Ер нь итгэгчнэрт бас энэ асуудлууд бас хүндэгдэж байгаа гэж хэлж байна. Есүсийн дүр төрхийг харуул бас төсөөллөөс бас өөр одоо тийм оршихуй байсан гэж хэлж байна. Тэр юу вэ? Бид нар Исая 83-аас 53 дугаар бүлгээс харах юм бол Левит номоос харах юм бол дандаа тэр жигтэй Есүсийн дүр төрхийн тухай байдаг. Есүсийг хэн гэж хэлсэн бэ? Хураг гэж нэрлсэн байгаа. Тэгээ бас юу вэ? Хонь гэж бас нэрлсэн байд, тийм үү? Яг хонь шиг, хураг шиг. Бид нар их ихтэй хураг гэж дуулдаг шүү дээ, тийм үү? Яагаад вэ? Тэр бол тахлын хураг. Тэр бол бүх гэм нүглүүдийг үүрэх тэр хураг байсан. Тэр бидний бүх нүглүүдийг үүрэх тэр золилт болох, золиос болох тэр хураг байсныг бол илэрхийлж идэг. Гэхдээ тэр хамгийн таатай орчноос бууж ирээд бидний төсөөлөөс өөрөөр яасан бэ? Хуучин гэрэн дээр үсгсэн байдаг. Хураг. Ямар ч хүчгүй хураг. Дөнгөж төрөөд би бэлтрэн ч тэгрээгүй хураг. Удаан амьдрахгүй хураг. Та нар хургийг төсөөлөд үзээрэй. Тэгээ ямар ч зүгээр нэг хургийг болоод идэв дахиад өрөхгүй. Ямар ч гэмцэнгүй тэр хургийг, өвчин зовлонгүй тэр хургийг золиос олгож байгаа түүх гарч байгаа.
Яагаад Есүс энэ зүйлүүдийг энэ орчноо энэ бүх бидний төсөөлтөөс өөр байдлаар бууж ирсэн бэ гэхээр энэ ганц шалтгаанаас хайраас болж ирсэн юм аа. Бурхны хайраас болж ирсэн. Бидний хайрлах хайр. Бидний төлөө гэсэн хайр нь түүнийг энэ байдал руу алавцсан юм. Шахсан юм. Буулгасан юм. Гим нүгэлтэй энэ загалмаа руу хөдөлсөн юм гэж хэлж байна. Хөдөлсөн юм. За бид нар хэд хэдэн зүйлийг харах ёстой. Исаи ном бол хуучин гэрэнтэг сайн мэдээний ном гэж бид нар түрүү ярьсан тийм үү? Есүсийн үгэл амьдлын талаар маш тодорхой зургалсан, төсөөлсөн, иш үзүүлсэн хэсэг гэж бас харж байна. Исаи ном бол харах юм бол яг л сайн мэдээ. Сайн мэдээний дотор хамгийн гол цөм нь бол энэ 53 дахь бүлэг байгаа. Есүс яг юу болох вэ? Ямар процессуудаар явагдаад яг загалмаа дээр юу хэлээд яаж дуусах вэ гэдэг бүр нарийн тодорхой бичсэн зүйлүүд байгаа. Тэр үед Ромч гэж байхгүйсэн. Тэр үед тийм шийдгэлж байхгүйсэн. Тэр тийм шүүгч гэж мэдэхгүйсэн. Харин Бурхан түүнд үзүүлсэн. Тэгээд тэр үзүүлснийг Израилийн ард түмэнд өнөөгийн бидний үл итгэгчнэрт яасан бэ? Дамжуулагдсан ирсэн зүйл байгаа юм гэж ирж байгаа. Тийм учраас бид Исаи 53 дугаар бүлгийн зөндөө дуулан шүлэг зохион янз бүрийн дууд сэтгэлдээ бодож болох ч гэсэн энэ Исаи 53-ыг бодохдоо энэ бол Есүс яг миний төлөө боддоор яг кино шиг харах хэсэг бол энэ юм а гэж бас хэлж болно. Хуучин гэрээс. Тэгвэл бид нар 1-р хэсгээс харцгаая. 53-ын 1-ээс 3-р ишлэгийг харцгаая. За би уншия. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мутар хэнд илчлэгдсэн бэ? Учир нь тэрээр түүний өмнө ялах нахаа мэт хуурай газраас гарсан үндэс мэт ургуу. Бидний харахаар хэлбэр дүрс цогж авсан түүнд байсангүй. Биднийг татхуйц дүр түүнд алга байв. Тэрээр хүмүүс чигшигдэж орхигдсон, өвчин зовлон мэдэрч, зовлон шаналны хүн ажээ. Түүнээс нүүр буруулж тэр чигшигдсэн бөгөөд бид түүнийг дааж ис тоожээ гэжсэн байна. Энд юуны тухай гарч байна? Бяцхан Есүсийн тухай яриаггүй. Энд бол яг цовдлогдохоор ирж байгаа Есүсийн дүр төрх. Түүнийг одоо ямар хүн болоо гэсэн чи хинч тоогооргүй. Хинч тэ анхаарахааргүй тэм дүр төрхтэй байсан. Тим эгэл нэг байсан гэдэг бид эндээс харж болно. Тэгээд юу гэж төсөөлсөн бэ? Хэн итгэсэн бэ? Эзний мутар хэн дэлчлэгдсэн бэ гэж. Өөрөөр хэлбэл Бурхны үг хэн дэлчлэгдсэн бэ? Тэнгэр газрыг бүтээгчдэр Бурхны үг хэн дэлчлэгдсэн бэ гэдгийг хэлж байгаа. Хэн итгэсэн бэ гэж ярьж байгаа. Тэгээд ярьсан чинь түүний өмнө нялх нахаа мэт хуурай газраас үндэс мэт ургаа гэж хэлсэн байгаа. Энэ бол гологдсон, орхигдсон, үл тоогдсон, зовлон шанал дунд байгаа хүнийг төсөөлж байгаа. Энэ хүн бол Есүс юм. Гологдсон аврагчныг ярьж байгаа. Хүмүүс Есүсийг төсөөлөхдөө маш гоё царайлаг, маш гоё инээмсэглэдэг. Тэгээ Есүс канон дээр бол нэг тийм байдаг ш. Есүс ном дээр ч бас тийм байдаг шүү дээ. Есүс канон дээр хүмүүсийг одоо сонгон шалгаруулах үед болохоор хэдэн хүн шалгаруулсан гэж бодож байна. 5К. 5,000 хүн шалгаруулаад 5,000 хүнээс хүн дундаас Есүс нэг иймэрхүү дүрдэгтэй байсан байгаа гэж. Гэж яг бодит амьдрал дээр бүх зүйл ямар байсныг бид нар мэдэхгүй. Ялангуяа тэр чи ойрт орнотын хүн. Ойрт орнотын хүн тийм шар царайтай биш. Тэр цэгэр нүдтэй юм уу мэдэхгүй. Тэр бор нүдтэй юм уу хар нүдтэй юм мэдэхгүй. Үс нь ургасныг бас мэдэхгүй. Тийм үү? Мэдээж яг найруулагч бол хамгийн сайхан дүрслэл төсөөллийг үзүүлэхийн тулд жүжигчдийг сонгосон нь бол яг уу тийм тохиолдолд бас байж болно. Гэхдээ энд өнөөдөр бид нар Есүсийн дүр төрхийг яг загалмаа гүрч байгаа Есүсийн дүр төрхийг бид нар төсөөлж үзэх хэрэгтэй. Исаи бол маш нарийн тооцоосон тэ бодит байдлыг чадхаараа бол ингээд энэ 51-ээс 3 дугаар ишлэлээр бол дүр төрхийг зөөрлөж гаргасан байгаа. Мэдээж энэ хэсгийг ойлгоход бол аюу бэрх байгаа. Яг тэгвэл тэдний хувьд бол Израилийн ард түмэн бол ямар дүр төрхтэй байсан бэ гэхээр хуурай газар метр газар гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл тэдний бол яасан бэ? Бурхнаас холдсон, Бурхныг эсэргүүцсэн, Бурхны үгийг үл тоодог, эзний мутрыг хүртэл, эзний иш үзүүлэгчдийг хүртэл мэдээд хүртэл юу вэ? Тэд нар үл хаагарч, эс тоож байгаа тэр дүр төрхийг тодорхойлж байгаа гэж хэлж болно. Харин яагаад Израильчууд тэгж бодсон бэ гэхээр Бурхны дүр төрхийг хүн аймаар сүрдэм, ойртож очимгүй ариун дагшин гэдэг ч юм уу те? Ариун оршихуй, маш аимшигтай ч юм уу те? Тиймэрхүү байдлаар төсөөлсөн байж болох юм.
Харин Исаягийн хэлж байгаа зүйл, иш үзүүлж байгаа зүйлүүд нь бол эсрэгээр байгаадсан. Доордыг нь болно, хураг болно, нүглийг үүрэн тэр зодуулан занчуулна гэж. Израилийн ард түмэн ийм зүйлийг хүлээж авахд яасан бэ? Тэдний зүрх сэтгэл сүнслэг бодод бүгд хуу хөөрэ байсан. Тийм газар Есүс төрнө гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ирээдүйд иш үзүүлсэн. Тэгэхээр ах トゥ нар минь ээ. Тийм газар төрсөн Есүс 2000 жилийн өмнө төрөх үедээ тэр орхигдсон, гიშгэгдсэн, жигшигдсэн, үл тоогдсон. Бид нар бодож үзье. Бид нар хэн нэгэнд үл тоогдлоо. Танд ямар мэдрэмж төрөх вэ? Жигшигдсэн мэдрэмж төрлөө. Ямар мэдрэмж төрөх вэ? Орхигдсон мэдрэмж төрлөө. Таны хэн нэггүй ялгуурлан эс тоолоо гэж бодож үзье. Ямар мэдрэмж төрөх вэ? Есүс яг тийм Израилийн цаг үедэр төрсөн байхгүй. Түүний төрөхөд яг л энэ бүх зүйлүүдээр түүнийг яасан бэ? Ялсан. Түүнийг жигшсэн. Түүнийг дургуутсан. Тэр аврагч жилж байгаа дүрдэл түүнийг жигшсэн гэж хэлж болно. Тэгээ бүр түүнийг үржүүлж харах юм бол зодсон түүхүүд гарч байгаа гэж хэлж болно. Израилийн итгэл бол үнэхээр яг хуурай сүслэг нөхцөл байдлууд энд харагдаж байгаа гэж хэлж болно. Есүсийн дүр төрхийг харъя. Есүс төрөхтэй ч гэсэн бас бодит байдал нь яг тийм байсан. Түүний баяр хөөртэйгээр угтаж авах хэрэгтэй байсан. Лук номын 20 дугаар бүлгээс харах юм бол саяхан мэндэлсэн юудочтой хаана байна гэж хашгирч явахад бүгдээрээ чимэг болсон. Харин хуулийн сагч нар, садукачууд, багш нар хаана байсан бэ? Херодтой хамт нүхэлж ирсэн. Хамт зөвшөлдөж ирсэн. Тэдэд мэддэг шиг бурхны үгийг ярьж ирсэн. Яг үүндээ тэд нар Есүс рүү очиж сонирхох хэрэгтэй байсан. Төрөлтийг нь харах хэрэгтэй байсан. Ажиглах хэрэгтэй байсан. Харин тэдний зүрх сэтгэл хатуу байсан учраас өөрөөр хэлбэл яасан бэ? Биднээс илүү нэгэн гарах ч байна гэж. Харин Есүс бол хамгийн доод гаралтай гэр бүлд энгийн даруухнаар игэл болж төрсөн. Тэр анхаарал татах янз бүрийн дүр төрхөөр бол төрөөгүй. Зөвхөн бяцхан хүүхэд болж төрсөн. Тэр зүгээр нэг ямар нэг сүртэй орд дэрэн дээр тийм орд хашид төрөх тийм ерөөсөө тийм зүйлүүдийг тэр сонгоогүй. Хамгийн дорд малын дэвшинд хүүхэд твч хин арахгүй үнэртэй тийм газар одоо очсон гэж хэлж байна. Тэгээ түүнийг угтаж авч байгаа хүн ижээ аавд байсан. Тэгээ бөмбөр дарж байгаа одоо тэний хитэн хүүхдүүд байсан. Дараа нь хитэн тэнгэр ишлэр байсан. Итгэсэн. Хитэн ажилчид гэсэн үг шүү дээ тийм үү? Тэд нар итгээд хурж ирсэн байгаа. Харин тэр дүр төрхөнд явсаар байгаад эцэстээ бүр хамгийн дорд болсон. Дорд болсон. Хэний ч анхаарал татахгүй бүр тэг төрөөд бүр эцтэй бүгдэд яасан бэ? Жигшигдсэн, үл тоогдсон. Энэ бол эзэнгүй ард түмний түүхийг ярьж байгаа гэсэн үг. Эзэнгүй. Бурхангүй ард түмний түүхийг ярьж байгаа. Монголчууд ярьдаг бурхангүй газар бомб лаг зурна гэж ярьдаг шүү дээ юм уу? Тэгэд Есүсийг та нар түүний дүр төрхийг хараар нэлх нахаа мэтэ гэж хэлсэн байгаа. Анхаарал нь татах гонц гойд юм байхгүй гэж хэлсэн байгаа. Ерөөсө сул доорогоор ирсэн гэж хэлж болно. Сул доорогоор ирсэн. Тэгвэл эндээс харах юм бол бурхан биднийг бурхангүй өөрийн дураар амьдарч явах үед бурхан мантай амьдарч явах үед өдөр хоногийн хоолой яа гэж явах үед эсвэл өвчин зовлогоо яа гэж явах үед бурхан бидний төлөө ирсэн. Бид нар эзэнгүй байх үед тэр ирсэн. Бид нар өөрийн дураар туйлж явахад тэр ирсэн. Тэр орнох газаргүй ч гэсэн хүлээж авах газаргүй ч гэсэн угтаж авах хүнгүй ч гэсэн баяртайгаар угтаж авах хүнгүй ч гэсэн тэр бидний төлөө ирсэн. Тэр ямар их ганцаардлыг тэр багаасаа мэдэрсэн болоо гэж бодж үзээрэй. Ямар их ганцаардлыг. Тийм учраас 3 дугаар шил дээр юу гэж хэлсэн? Хэд хэдэн тийм сөрөг одоо хүнд үгнүүдийг одоо хэрэгэлсэн байшаа тийм үү. Тэрээр хүмүүс жигшигдэж орхигдсон өвчин зовлон мэдих зовлон шаналлын хүн ажигжилсан. Тэгээ энд хараараа өвчин зовлон мэдгч жилсэн байгаа. Бид нар энэ үгийг нэг анхаардгүй. Гэтэл өвчин зовлон мэдгч шаналлын хүн гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр бидний өвдөлт зовлон мэдрээрээ гэсэн утгатай зүйл. Тэгвэл ямар үед өвдөлт бий болт юм бэ? Өвдөлт ямар үед бий болт юм бэ? Бидний гар эсгээс ямар нэгэн зүйл эсгэх үед өргөс ороход бид нар өвдөлтийг мэдэрдэг. Тийм үү? Есүс энэ өвдөлтийн тухай ярьж байгаа юу? Үгүй. Бид нар гим нүглээсээ болоод шаналлах тэр өвдөлтийг мэдэрч байгаа гэсэн утгатай зүйл юм. Гим нүглээсээ болоод шаналлах тэр өвдөлтийг. Бид нар амьдрал дээр харах юм бол хүнд харагдахгүй маш олон гим нүглэнд амьдарч байгаа. Бид нар гаднаас болон өөрөөсөө маш олон хүмүүсийг харилцаанд шархыг авч амьдарч байгаа. Тэр хэмжээгээр бид нар маш их өвдөж гимцсэн байдаг. Тэгээд тэр нь бидний зан чанар, бидний хүн чанарт хүртэл, мөс чанарт хүртэл нөлөөсөн байж идэг. Тэдгээр бүх өвдөлтүүдийн төлөө Есүс яасан бэ? Өөрөө мэдэж үүрсэн гэж хэлж болно.
Израильчууд 3-аар дахил өргөхдөө бүх бохир заваана хамгийн балиар юмнуудаа үйлдэлүүдээ жигшүүрч үйлдэлүүдээ хураг руу нялдаг байсан. Хонь руу нялдаг байсан. Бурхан би таны өмнө би буруугүй шүү. Энэ танд бүх зүйлүүдийг өгье гэж хэлсэн. Тэгвэл Есүс яг л тэрийг яасан бүх зүйлүүдийг таны дотор байгаа бүх зүйлүүдийг тэр мэдж байгаа. Тэгээд тэр өөрөө мэдж яасан бэ? Тэгээд зовлон шалалтын хүн болж яасан бэ? Миний зовлонгуудыг өөрөө үүрсэн байхгүй. Тэгвэл Есүсийн дотор дүр төрхийг бол ингэ тодорхойлж байгаа. Тодорхойлж байгаа. Тийм учраас тэр энэ зовлонгийн загалмааг үүрсэн бид нар яах вэ? Энэ зовлонгийн өдрүүдээр эх 7 хоногт зовлонгийн өдрүүд болж байгаа тийм үү? Бид нар илүү тэр дуу хоолойг сонсох гэж хэлж байна. Ямар их өвдөж шаналлыг үүсчихийг бид нар бодох хэрэгтэй. Миний юуны төлөө өвдсөн, миний ямар нүглүүдийг устгасан бэ? Ямар өвчнүүдийг өвдөлтүүдийг тэр үүссэн бэ бид нар хэцүүж хараасаа гэж бодож байна. Би яг ясам дээр орхигдож, жигшигдэж те гадуурхагдж явах хэрэгтэй байсан. Харин тэр миний өмнөөс ялыг үүссэн. Миний өмнөөс үзэн ялтыг үүссэн. Тэдгээрээс ирэх тэр өвдөл тэр шаналлуудыг тэр үүссэн гэж хэлж болно. Амен. Тэр таныг ямар хууч өвчин шаналлтаа зовж амьдарч байгаа тэр дэндүү сайн мэдгч нэгэн бол Есүс юм а гэж хэлж байгаа. Амен. Тэр таны өмнөөс туулсан. Тэр таны өмнөөс үүрсэн. Амен. Бүх зүйл Бурхны төлөвлөгөөний дагуу хийгдсэн. Тэр бүгдийг мэдгч, тэр бүгдийг мэдэрсэн. Тэгээд туулсан. Энэ бол Есүсийн тухай ярьж байгаа үйл явдал юм аа. Өнөөдөр та ямар зовлон шаналл донд, голагдал донд, өвдөлт, хагцал донд амьдарч байна. Хэрвээ тийм байгаа бол өвчин шаналлаа бодохоос, гологдлоо бодохоос, орхигдохоо бодохоос, алдаага бодохоос Бурхны хайрыг бодох цаг үе. Бурхны хайранд очих цаг үе. Өнгөрсөн лог таагууд ярьжсэн юм уу? Петрийг амар ингээд Есүсээс урамштай нүдэн дээр хүртэл хүмүүсийн худлаа ярьж байхад Есүс очиж чи бол өөдгөө амтантэй гэж хэлээгүй. Чи надад хайртай юу гэж түүнийг далсан. Хайртай юу гэж гуравдаа асуусан. Энэ нь юу? Миний хайранд ирээч. Хайрлсан бол хайрлс шиг хайрлаач гэж хэлсэнгүйсэн. Би чиний төлөө бүх зүйлүүдийг хийсэй гэсэн үг байхгүй. Тийм учраас бид тэр хайрыг бодоход ямар их зовлон шаналлыг Есүс үүснийг бид бас ойлгох шалтгаануудын нэг юм гэж хэлж байна. Тэр бидний төлөө хамгийн дорд нэгэн болсон. Хамгийн дорд нэгэн болсон. Тэр бүх гэм нүглийг үүссэн. Гэм нүглийн тэр өвдөл шаналл мөнхөд тэр там дамсах ёстой байсан тэр шаналлуудыг өвдөлтүүдийг бүгдийг нь үүссэн. Бүгдийг нь үүссэн. Тэр аварна гэсэн бурхан аавтайгаа ярьсан тэр бүх төлөвлөгөөгөө бүгдийг нь биелүүлсэн. Амен. Харин тэр өөрийнхэндээ ирээд би аварч нэг месэ ирлээ гэж хэлсэн чинь юу болсон бэ? Эсэргээрээ түүнийг хүлээж авахгүй ш түүнийг эсэргээрээ гим нүглүүд нь түүнийг яасан бэ? Жигшсэн. Гим нүгэлтнүүд нь түүнийг яасан бэ? Цовдол гэж хүртэл яасан хашгирсан. Гим нүгэлтүүд нь түүнийг яасан бэ? Үл тоож зодож зантсан гэж хэлж болно. Зодож зантсан. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Бид нар түүнийг хайрлах ёстой хатал түүнийг цовдлсон гэжээ бидний юм бол. Одоо харин бид нар хайранд нь бөмбөрөх цаг үед ирсэн бэ. Хайранд нь өнгөрөх цаг үе гэж. Жаахан эсрэгчл ярьж байна. За ямар ч гэсэн Бурхны хайрын дотор бүгдээрээ амьдарцгаа амин. Мэдээж одоо зовлонгийн 7 хоногт бол хайрын зовлонгийн шаналлын тухай бодох нь чухал ч гэсэн бид нар хайраас олж эхэлж ирсэн гэдгийг бодох хэрэгтэй. Хайраас олж. За дараа нь 4-6-ыг харъя. За би уншия. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлон маань үүрчээ. Гэтэл түүнийг бурханд зохиулж зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатагдсан хилэнцгийн маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид итгэрчээ. Бүгдээрээ хонь мэд төөрч бүгд л өөрийн замаар явв. Бүгдийн маань хилэнцэг харин түүнд эзэн тохоо гэж хэлсэн. Есүс гэм нүглийн шийтгэлийг өөртөө үүрсэн. Гмийн зовлон шийтгэлийг тэр өөртөө үүрсэн. Тэр шаналлыг үрчээ. Амар тайвны төлөө гисгэлийг үрчээ. За гисгэл гэдэг үг та мэднэ үү? Гисгэл гэдэг үг нь юу вэ?
одоо шийтгэл гэсэн үг шүү тийм үү? Нүглийн төлөө шийтгэл гэсэн үг байна шүү тийм үү? Тэр яасан надад амар тайвныг өгөхийн төлөө тэр юу болсон бэ? Зовлон гүрсэн байхгүй. Тэр шийтгэлийг үүссэн байхгүй. Шийтгэлийг үүссэн. Есүсийг төрөхөд бид нар бас процессуудыг бодох хэрэгтэй. Есүс Христийг төрөхөд юу болсон бэ? Юу болсон бэ? Дээр үнзэрт алдан доор газарт амар амгалан байх болтгоо гэжсэн. Шаломыг байх болтгоо гэжсэн тийм үү? Бурхны амар амгалан хүн боломж байх болтгоо гэжсэн. Есүс амьслахаа дараа дагалдагчтай өөрөөс нь урагсан бүх хүмүүсийн өдрөө нь хараад та нарт амар амгалан байх болтгоо. Бүх зүйл дууссан. Бүх зүйл одоо биелэгцээ. Амар тайван байх болтгоо гэжсэн. Амен. Ханд дагалдагч нь яасан бэ? Гүн нүгэлтэй хутгалтаад дальчичаад нуугдаад энэ тэнд хаалны зар хийж олохгүй газар чинь нуугдаад бөгнөр дараагийнхаа төлгөө юугаа босолж исэн бол Есүс хан нэвтлээ шууд орж ирээд яасан бэ? Амар тайван дайнарт байх болтгоо гэжсэн. Есүсийн бидний төлөө үүрсэн тэр цовдлогдсон тэр өөрийгөө зориулсан зүйл нь болохоор надад Бурхны амар тайвныг өгөхийн төлөө юм а гэж ярьж байгаа. Есүс бидний бүх ачааг үүрсэн. Бидний хамгийн хайдаг зүйл юу вэ? Ханарын хамгийн хайдаг зүйл юу вэ? Өвчин байж болох юм. Мэдээж олон хайдаг зүйлүүд өвчин. Ер нь бол хамгийн хайдаг зүйл бол өвчин ч өвдөхгүй байх хэрэгтэй. Жаахан өвдөх юм бол яг би өвдөлт мэдрэхгүй байх гэсэн чинь тийм үү? Жаахан ингээл намайг хин нэг ингэх юм бол би нэг хайцсан тэр өвдөлтүүдийг мэдэрдэг. Цулдраа байдлуудыг мэдэрдэг. Харин Есүс тэр үхэл хүргэх тэр өвчин, сул дорой болгох тэр өвдөлтүүд, чаналлуудыг бүгдийг нь хамтд нь үүснийг бид нар яах ёстой? Санах ёстой. Тэр миний бүх зовлон үүрсэн гэдгийг бид энд харах ёстой гэж хэлж байна. Тэр таныг яллах, таныг хангалтайгаар шийтгэх бүх тэр нотлогоонуудыг тэр өөртөө үүссэн. Хинтэж хэлж чадахгүй эцсийн өдөр очиж шүүгдэг тэр шүүлтүүдийн төлөө бүгдийг нь тэр загалмаа тэр өөртөө гисгэл болон хүлээж авсан нэг юм аа. Амен. Тэг хилэнцгийг эзэн түн тохиогчилсан байгаа. Хин тогсон бэ? Энэ загалмааг үүлээ бол Есүс ганцаараа хийсэн үйл бол биш. Энэ бол Бурхны оролцоог ярьж байгаа гэсэн. Эзэн бүх нүглийг түн тохиогчилсан байгаа. Бүх нүглийг. Тийм учраас ахтуу нар минь Христ миний өмнөөс тахил болсон гэдэг нь энгийн жишээ нэг байгаа. Тийм учраас бид нар заримдаа тахил гэдэг үгийг сайн ойлгохгүй байх тохиолдлууд ийм байгаа гэж хэлж болно. Зарим хүмүүс түүнийг ингэж бодсон. Есүс загалмаа цовдлогч байх үед, зодуулж авах үед, гудамжаар чирүүлж авах үед, тийм үү? Пилат дээр тийм үү ингээд очих үед энэ өөрийнхөө муугаас болсон баха. Энэ ямар нэг буруу зүйл хийсэн учраас нэг шийтгэл өөрөө зовлон өөрөөлтэй одоо нөгөө лайгаа идэлд явж байгаа юм баха гэж. Энэ Есүс өөрөө юу хийж болно шүү дээ. Хамгаалж болно шүү дээ. Өмгөөлж болно шүү дээ. Ямар нэгэн зүйлийг ярьж чадна шүү дээ. Энэ чинь потенциал өндөртэйг бүр хөгсөн өнөөр ламжуулж ирсэн. Энэ илүү чадвартай хүн шүү дээ гэж хүмүүс бодчихсон байсан баг. Гэхдээ энэ яг өөрөө буруугаас олоод ингэж явж байгаа юм гэж. Гэхдээ тэр яасан бэ? Яагаад тэр энэ шийдвэрлийг үүрэх ёстой гэдэг тэр үүрэг хариуцлага түүний дотор байсан бэ? Зарим хүмүүс түүнийг азгүй гэж бодсон баг. Азгүй гэж бодсон баг. Зарим хүмүүс түүнийг бүр үзэн ятаар бүр тэр чулуун мулуугаар шидэж тэр нүдэх тийм хэмжээд хүрсэн баг. Тэр бүх зүйлүүдийг яасан биеэрээ туулсан гэдгийг харах хэрэгтэй. Биеэрээ туулсан. Тэгээд яасан бэ? Тэр бүх зүйлүүдийг хүмүүсийн тэр бодлуудыг, тийм эргэлзээ, тэнгэлзээнүүдийг буруу зүрх бүх бодлуудыг тэр өөртөө хүлээж аваад өөрсдөө тарах тэр нэг ч удаа ам нээгөө үсэх гарч байгаа. Тэр бидний зовлог үүрхийн тулд юм авч ирж байгаа. Чамаг Есүс Христ итгэсэн дараа хүмүүс ч гэсэн ингэж итгээд ингэж зовж амдраад ингэж итгээд ингэ сайхан амдраад ингэж итгээд ингэж амдраад гээд бидний мяалтаг, сайлтаг, өөлдөг, муулдаг янз бүрийн хүмүүс бидний тоонд бүчдэг. Сул дорой байдлуудыг харахад одоо болоод Есүс Христ итгээд чи ингэж амдарч байгаа юм гэж ярьдаг хүмүүс ч гэсэн бас байж идэг. Харин бүх тэр нялцах тэр бүх зүйлүүдийн төлөө Есүс айл үчиг өөр төрөө тэр хүмүүсээс ирэх энэ тэдэс ирэх тэр ялуудыг бүгдийг нь өөр төрөө гисгэл болгож хүлээж авсан юм. Амен. Түүнийг дахил улсаа гэж хэлсэн байна. Тийм учраас энэ хэсгүүдийг бид их нарийн деталь гэдэг үг бүрчлэн одоо тэ харуул нэлээд олон юмуд бас гарч байгаа. Тэгээ түүнийг зодуулж яана гэж хэлсэн. Тэр яасан бэ? Шийдгүүлээд байгаагүй бас зодуулсан байгаа таахгүй. Бид нар зовлон 7 хоногийн өдрүүдийг эргэжтэй өдрүүдэд үзэн шүнжэнгөө түүнийг унтуулаагүй зодсон түүх гардаг. Маш нарийнээр яриул тийм үү? Зодоол, босоо зөргүүл зодоол
өргөс тэтм зүгэл зодоол, үг хэлээр зодоол, одоо чи тэг ингээд зодоол. Тэгээ тэр зодж байгаа хүмүүсийг харах юм бол яг тэр яргыг хийдэг хүмүүсийг харах юм бол нүд нь улаанаар эргэлзсэн хүмүүс идэг. Тэр тийм зүйл хийх тусмаа тэд нар яг каф авдаг тийм хүмүүс байгаа байхгүй. Тийм учраас Есүсийг зодуулсыг зүгээр нэг удаа зодуулсан бурхан учраас төвчээд гарна гэсэн үг бол биш. Есүс 100% яг тань шиг хүнтэй адилхан тийм бие махбодыг өмсөж ирсэн. Би сэтгэлийг мэдэрч ирсэн хүн гэж хэлж байна. Амин. Тийм учраас тэр зүйлүүдийг үүсгэн гэдэг нь юу вэ? Бүх гисгэл түүн дээр тохогдсон юм ба гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь Христийг дагах үед энд тэндээс ирэх ирээвэр хураавар мэдээлэл хүмүүсийн үг хэлэг шантаачуудыг та бүхэн аваад явах биш, тэгээд явах биш, нуруундаа өрөөд явах биш. Есүст өргөх хэрэгтэй. Есүс тогтцгоё. Тэр айлуучийг үүрсэн. Амен. Та бүхэнд биелсэн. Төвчээрийн хамгийн дээд хязгаар юу вэ гэж. Төвчээрийн хамгийн дээд хязгаар болоод түүнд өргөх явдал юм. Есүст өргөх явдал юм. Амен. Тань хүмүүс энийг дэндүү сайн мэддэг бол төвчээрийн хамгийн дээд хязгаар төвчиж явсаар хагаад болийг буугаад өгдөг. Харин буугаад өгөх үедээ эзэнд өргөх явдал байхгүй. Би төвчиж чадахгүй. Миний хэмжээ энэ юм. Миний ухаан энэ хүрээ дуусах юм байна. Миний зан чанар энэ, миний төлөвлөгөө энэ хүрээ дуусах юм. Миний найз нөхөрлөлтөд хүрээ, намайг унагдаг хүрээ энэ хүрээ дуусах юм байна гэж. Харин хүрээд тэр үед эзэнд даатах хэрэгтэй гэж ярьж байгаа. Эзний Есүсийн хүч чадлаар бид нар өөрчлөгдөж чадна гэж ярьж байгаа. Есүс бууж өгөөгүй учраас бид нар өнөөдөр энэ газар сууж байгаа байх. Есүс бууж өгөөгүй учраас цаг хугацаа орон зайг туулаад өнөөдөр 2 тэрбум гаруй итгэж, мэдгүй хэдэн тэрбум гаруй итгэгчдэр өнөөдөр энэ дэлхийг өөрчлөхийн төлөө өрвиж одоо зүтгэж чадан ядан амьдарч байна. Итгэлээ хамгаалах гэж бас зүдэн амьдарч байгаа. Тийм учраас ах トゥ нар нэ. Өнөөдөр ярьж байгаа сургаалын гол зорилго таныг амьдлтын өмнөх одоо зовлон 7 хоногийн өдрүүдийг эргцүүлээсэй гэж хэлж байгаа гэсэн үг. Эргцүүлээсэй гэж бас хэлж байгаа. Есүс яг өнөөдөр бол Иерусалим руу дагалдагчраа явуулаад сүрж авахтайгаар орох үе байна. Энэ үеийн өмнөх өдөр нь юу болсон вэ? Дагалдагч та Иерусалимд очиод одоо дудран байгаа тэнцвэр очиж эзэн хэрэгтэй. Энийг дагалдагч юу ч мэдэхгүй байсан. Ерөөсө тэр талаар ерөөсө ойлголт байхгүйсэн. Харин Есүс яг Бурхны үгийн дагуу бүх зүйлүүдийг яг тэд дуулахтаар хийх үед дудран ирсэн сүрж авахтайгаар Иерусалим руу орж ирсэн. Харин хэдхэн өдрийн дараа юу болсон бэ? Хэдхэн өдрийн дараа юу болсон бэ? Сүрж авахтай гэж чинь юу вэ? Загалмаа өрүүлээд. Дудрангийн оронд загалмаа өрүүлээд. Сүрж авахтайгаар дэвүүр найзуураар угтаж байсан тэр сүрж авахтай нь чулуу болж өөрчлөгдөд. Ташуур болж өөрчлөгдөд. Хосаана гэж дуудаж байсан тэр нэр алдар нь түүнийг цовдол гэж өөрчлөгдсөн үед байна. Яагаад вэ? Яагаад ийм гинт ийм харгас, ийм харцангуй хурдан ийм процессыг бий болсон бэхээр гим нүгэл ийм аюултай, аимшигтэй гэдгийг тодорхойлж өгсөн утгатай. Тийм учраас ах トゥ нар минь 7 хоногийн өдрөд та бүхнийг илүү эзэнтэй хамт загалмаан үйл явдалтай хамт өнгөрүүлээсэй гэж бас ятгаж байна. Энэ янз бүр бидний иргэд амар дуу чимээх. Бид нэг жоохон сенсац гаргавал Facebook дээр ч юм уу янз бүр Instagram дээр ч ямар нэгэн хүний рил ч юм уу яхаар амар шүүгдэж штэ бүр рил хийгээд одоо шеэрлээл ингээл тэрийг ингээд таарал зүгэн болгондоо хуваалцаад янз бүр юм. Ийм дуу чимээ бидний иргэд амар их байна. Харин эрт тоолоор бидний дуу алхны чимээ сонсох ёстой. Тэр ташуурны чимээ. Тэр ялыг үүрч байгаа тэр дуу хоолойнуудыг бид нар сонсож өнгөрүүлэх үе гэж бас хэлж болно. Мэдээж энэ яг энэ зүйлийг ярьж байгаа магадгүй сошиал дээр үзэж байгаа, ютубээр үзэж байгаа хүмүүс бол ойлгохгүй байх нь тодорхой. Гэтэ бид нар бол мэднэ. Тийм учраас эрт долооноор та бүхэн гим нүгэл болон одоо энэ дэлхийн дуу чимээ, эргэн тойрны харилцааны асуудлуудыг бүгдийг нь хойшин тавиад зөвхөн Есүстэй хамт загалмаа дээр өнгөрүүлээсэй гэж бас хэлмээр байна. Галаат номон дээр сархан бол Есүсийг өнгөрөөд 10-20 жилийн дараа Галаатын итгэгчдэр Паул ингэж хэлсэн байдаг. Та нар Есүст итгэснийг одоо бол хараагүй гэж үгж хэлсэн байдаг. Тэнд юу хэлж байгаа вэ? Галаач уулгынх нь хараагүй нь үнэ. Магадгүй зарим нэг настангууд харсан байж болох юм. Мэдгүй хитэн хүн харсыг сайн мэд, бодоор харсыг сайн мэдгүй. Гэхдээ юу вэ? Бид нар итгэлээр Есүстэй уулзах боломжтой. Итгэлээр Есүсийн загалмааг үйл явдалтай холбогдох боломжтой гэж хэлж байна. Тийм учраас эрт 7 хоног та бүхэн зүгээр мэдээллийн төсөөл биш та бүхэн эзний үгийг илүү сонсоосоо гэж хэлмээр байна.
За цаашаа үргэлжлүүлээ. 7-оос 9-р эшлэгийг уншъя. Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нэдлэгдхаар хөтлөгдөх хураг шиг, хярхагчийн өмнө дуурахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй. Гавчлах шүүх түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйн тухай төсөөсөн бэ? Ард түмний мань гэмт үйлдлийн улмаас сохигдож амьдын газраас тэр таслагдчихжээ. Булшийг нь буруутуудын хамт товлсон ч үхэл тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлүүлдэггүй түүний аавд мэх худлал байгаа гэжэлсэн. Түүнийг зоовж тарчлаа шүүлтүр орж явахад тэр яасан бэ? Амаа ерөөсөө нэгэв 2 удаа гарч ин тийм үү? Амаа нэгэв 3 удаа байна тийм үү? Амаа нэгэв тухай гарч ин тийм үү? Нэдлэгдхаар яваа хураг шиг хярхагчийн өмнө дуурахгүй хон шиг тэр ерөөсөө амаа нээсэн үе. Яг л хон шиг байсан байхгүй. Хон ямаа хоёрын ялгаа энэ ш тийм үү? Ямаа бол яг уу ямаг төгөөрөхөд өстө бар гизүү болдог ш тийм үү? Орил чарлаад үхүү хөхтэй бар амар балиар орилдог байхгүй. Хон бол яг яг жоохон гэдэг гардаг бах тийм үү? Гол амин нэг өгч ин да гэдэг дуурдаг шиг. Хон бол тэхгүй. Номхон дараа. Тэгээ шууд яасан бэ? Та яг ингэж хонь гаргаж байгаа тэр хоньны нүдийг хараарай. Амар өрөвдмөр хэсэг байдаг. Ялангуяа бид нэг хуучингээр Библийг хоньны талаар, тахлын талаар сурдаг учраас яг тэр нүдийг харахад болохоор маш өрөвдмөр хэсэг байдаг. Ямар ч эсэргүүцэх чадвар байхгүй зөвхөн тэр биеийнхаа тэр татуулцах тэр хөдөлгөөн тэр эсэргүүцэх өөрийнхөө хүчээр биш. Биеийн тэр дотор байгаа тэр хүчээрээ л эсэргүүцэл тэгээд дуустдаг. Тэр босоод явах хөдлөг эсэргүүц ямар нэг тийм чадваргүй. Есүс яг тийм байдлаар яасан бэ? Бидний төлөө явсан. Тэгээд тэр нэг ч амаа найгуугүй, нэг ч өмгөөллийн үгийг бидний өмнөөс дуураагүй. Түүний аманд нэг ч гэмт үйлдэлийг бас хийгээгүй. Өөрөөр хэлбэл түүний аманд ерөөсөө худал зүйл байгаагүй. Харин түүний аманд түүний хандлага нь бол миний төлөөх өмгөөлөл байсан юм а гэдгийг эндээс харж байна. Загалмаа руу явхад хүмүүс харахад бол ялагдал гэж Есүсийг харж ирсэн. Харин тэр нь үндэ ялалт байсан. Голготын тоолго дээр 3 хоногийн дараа тэр загалмаач байхгүй Есүс ч гэсэн яасан бэ? Тэнд үхсэн биш, амилсан байдаг. Харин Есүсийн энэ таны төлөө хийж байгаа зүйл нь бол сайн дураараа зүрх сэтгэлээсээ хайрлаж би үүнийг хийх ёстой гэсэн хариуцлага болж миний төлөө ирсэн байхгүй юу? Тиймийн тулд яасан бэ? Өөрийгөө бүрэн дүр өгүүлсэн байхгүй юу? Тэр учраас Филиппон 2 дугаар бүлгээс харах юм бол хамгийн дорд нэгэн болж гэж ярьсан тийм үү? Тэгээд зарцуулж гэж хэлсэн байгаа. Тэгээд юу гэж хэлсэн бэ? Боол гэж хэлсэн байхгүй. Миний төлөө хийх тэр бүх зүйлүүдийг боол болсон. Миний амьдралын турш бүхий надад үйлчлэхээр боол болж ирсэн. Тэгээд яасан миний гэр бүлийн төлөө тэр яасан бэ? Өөрийгөө зориулахаар ирсэн тэр зарцуулж ирсэн гэж ярьж байгаа. Тэгээд тэр зарц хүн эзнийхээ өмнө юу ч дуурах. Хэний ч өмнө дуурах их л хязгаарлагдсан. Тэр яг таны гэр бүлийн төлөө өөрийгөө зориулж байгаа тэр өөрийгөө яасан бэ? Таны төлөө барьсан байхгүй. Таны төлөө үнийг болохоор бид тэр өөрийгөө твцсэн гэж ярьдаг. Хүмүүс түүнийг ярихыг хүссэн. Юу ярих бол? Юу хариулах бол? Есүс нэг удаа хэлсэн шүү дээ. Галатад 7 өнөөдөр би өглөө Лук ном дуусна. Тэн дээр хүмүүс таныг одоо хаамаа гэдэг наа. Энэ үний мөгсөн чи та хэлээ гэж хэлсэн. Есүс нэг л удаа тэгээд дуурсан. Мэдээж бусдууд нь бол залбирал. Хүмүүс Есүсийг ингээд шийдэгдэж байхад янз бүрийн шүүлтэнд орж байгаад юу ярих вэ гэдгийг сонирхож байсан. Тэр өөрийгөө хамгаалах юм уу ямар нэгэн зүйл тэр дуураагүй таны төлөө. Яагаад вэ? Тэр таны төлөө ирсэн гэдгийг тэр дэндүүсаа мэдэж байсан учраас юм гэж ярьж байгаа. Тэр тамлагдах үедээ дуураагүй. Нядлагдах үедээ дуураагүй. Шүүх юм очихдоо дуураагүй. Эсрэг үг ярьж ш тийм үү? Хүмүүсийн тэрслийн өмнө бас урагч нарынхаа өмнө ч гэсэн тэр дуураагүй. Тэр харин тэндээс буруутгах эсвэл өөрийгөө буруутгах тэр ялын өмнөөс чимээгүйхэнээр яасан бэ? Чимээгүй загалмаа руу явсан. Тэгэхээр ах トゥ нар минь ээ. Бүгдээрээ дуу чимээгээ ямар дуу чимээ ер нь сүүлүүдийг сонсч байна. Миний үг хэл ямар зүйлүүдийг үйлдэж байна бодож үзсгээ. Санаатай болон санаандгүй. Мэддэг болон мэдгүйгээс олж хамаагүй үг хэл үйлдэж гим нүгэл үйлдэж эсвэл үг хэлээрээ ямар нэгэн болохгүй зүйлүүдийг хийж байгаа юм биш үстэй. Харин тэр миний санаатай болон санаандгүй мэддэг бол мэдгүй тэр бүх үг үйлдлийн төлөө тэр яасан чимээгүй байсныг санацгаая.
Тийм учраас энэ дэлхийн сенсацид бүгдээр анхаарлаа төвлөрүүлэхээс мэдээлэлд дуу чимээнд анхаарлаа төвлөрүүлэхээс тэр чимээгүйгээр Бурхны төлөвлөгөөнд өөрийгөө таныг зориулж өснийг бүгдээрээ сонсож өнгөрүүлцгээе. Түүнийг дотроос нь түүнийг сонсцгоё. Амен. Сүүлийн хэсгийг үзье. За тэндээс харах юм бол ингэж хэлсэн. Хэн ирээдүйн тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улаас тэр цохигдож амьдын газраас тэр таслагдчихэ. Түүний үхлийн тухай ярьж байна тийм үү? Тэгээд бушийг нь буруудуудын хамт товлсон ч үхэл тэр баян хүнтэй хамт бай. Тэр хүчрхийл үлдээгөө түүний амд хэмиг амд нэг худалд байгаа гэж хэлсэн байгаа. Тэр хинтэй хамт өгсөн байна гэж ярьж байна. Буруудуудын хамт товлсон ч тэр баян хүнтэй хамт байв гэж ярьж байгаа. Есүсийг өөхөхөд юу болсон бэ? Баян хүү Йосеф байсан тийм үү? Тэр түүнийг яасан бэ? Өөрийнхөө бэлдэж байсан булшинд яасан бэ? Есүсийг хатан булшинд оруулсан түүх гарч байгаа. Тийм учраас Исая энэ түүх ерөөсөө мэдгүй биш ямар ч байсан бурхан түүнд хэлсэн тэр үгийг байгаар дамжуулсан. Энэ нь яг үг үсэг агуулга алдаагүйгээр бодтер биелээ болсон. Амен. Биелээ болсон. Харин тэр хугацаанд Есүс таны төлөө нэг чамаа нэгээгүй юм. Амен. Тийм учраас би хүнийг ямар нэгэн байдлаар өөс хэвээр юм уу, өөч юм уу, эсвэл бус хүмүүсээс өөс хэв гаргаж байгаа тийм өгнүүдэнд хариу үйлдэл үзүүлэхэд битгий яраараа. Есүс таны төлөө дуугаа байсныг мэдэрч үзээрэй гэж бас хэлмээр байна. Амен. За 10 дугаар эшлэгийг үзье. За би уншия. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Бурхны таалал байсан. Амиа тэр ялын тахил болгоос үрээ тэрээр үзнэ. Өдрүүдэд уртсган эзний таалал гартан цэцгэлэх болно. Зовлонгоосоо тэрээр гэрэл харна, мэдлэгээрээ тэрээр хангалуун болно. Зөвхт нэг нь миний зарц олныг зөвтгөн хилэнцгийг нь хүрнэ. Тиймээс би түүнд ихстэй хамт хувь ногдуулж тэр олзыг хүчнүүтэй нь хуваана. Учир нь тэр амиа үхэл рүү асгаж нүгэлтнүүдийн хамт хоологдож олны нүглийг өөртөө авч гэмтнүүдийн төлөө зуучлсан юм а гэж хэлсэн. Энэ өгүүлбэрийн хамгийн чухал үг нь ямар үг вэ? Хамгийн чухал үгийг та бүхэн энэ өдрүүд битгий мартаараа тэр зуучлсан. Бурхан таныг хүрэх тэр зуучлалыг биеэрээ хийсэн гэж хэлж болно. Энэ нь Бурханы хүсэл байсан. Таныг өөртөөгөө Бурхан дээр авчрах тэр хүсэл байсан гэж хэлж болно. Есүс бидний нүглийн төлөө өгсөн дараа юу болсон бэ? Үхээд амьдлалд итгэсэн бүх хүмүүсийн тэр үр жимсийг яасан бэ? Үрийг яасан бэ? Тэр энэ үед тунхаглаж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тунхаглаж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас өнөөдрийн авралын төлөвлөгөө бол Бурханых. Та хин нэгнээ дамжуулаад чуулганд ирсэн биш. Мэдээж ирсэн л дээ. Гэхдээ ямар ч нөхцөл байдлаар ирсэн ч гэсэн Бурхан таныг аврахаар төлөвлөсөн төлөвлөгөө. Амен. Есүсийг ч гэсэн бас тахил болгож зориулт төлөвлөгөө загалмаа дээр цовдлогдох ч гэсэн бас төлөвлөгөө байсан гэдгийг бид эндээс харж байна. Тэг учраас ах トゥ нар минь ээ. Бид нар Есүс Христийн үхэл амьдлалтанд загалмааг үйлдэлд итгэж байгаа бол Христ итгэж хүмүүс юм а гэж хэлж болно. Бид нар бол түүний зовлон шаналлын үржимс гэж бас хэлж болно. Амьдлалтаар бид бүх тэр зовлон шаналлыг тэр үүрээд амьлаад бид түүнд итгэхэд бид өнөөдөр тэр амьдлалтыг нь үржимс болж амьдарч байгаа. Энийг өнөөдөр энэ дэлхийн ямар ч соёл шинжлэх ухаан юу ч биднийг өөрчилж чадахгүй. Та тийм аврал авсан, тийм итгэж мөн үү? Иохан 3:16 биелээ болсон уу? Олсон. Энэ бол Бурхны авралын төлөвлөгөө байсан. Энийг Есүс Христээр дамжуулаад бидэнд хэлсэн гэж хэлж байгаа болно. Одоо Есүс бидний төлөө хичээнгүйл ажиллаж байгаа. Тэр амьлаа дээр байгаа биш. Тэр хаасаагүй байгаа. Харин зарим хүмүүс буруу ойлгодог хүмүүс юу гэж. Тэр одоо дээр байгаа Бурхны баруунгаар заларч байгаа гэдэг нь үнэн. Харин үйл итгэгчид түүнийг доогдох байдаг. Тэр Бурхан хаана байгаа мэ гэж ярьдаг хүмүүс байж байгаа. Харин Бурхан бол God is everywhere гэж яриад байгаа шүү дээ. Хаасаагүй орших чадвартай нэг. Амен. Тийм учраас бид нар Бурхны төсөөлөлтөд Есүс Христийг төсөөлөхдөө ийм өөрсдийнхөө хэмжээнд төсөөлөх гэж байдаг. Эсвэл мэдлэгтэй боловсролтой чадвартай хүмүүсийн тийм үг хэлэн төсөөлөх гэж байдаг. Гэтэл Бурхан бол бидний төсөөлөөс өөр орших нэг юм. Амен. Бид нар түүнийг ирэх үед Есүс Христийг ирэх үед бид нар боддоор түүнийг ямар өөр юм бэ гэдгийг бид нар харах болно. Та бүхэн тийм итгэл байгаа юу? Харин ирэхээс өмнө тэр би одоо бидний дотор ажиллаж байгаа.
Эх 7 хоногт бид нэр зовлонгийн 7 хоногийг өнгөрүүлэх болно. За Едэ тий Едигийн постэр гарцсан байгаа тийм үү? Едэг энэ удаагийн бид нар бол онцгой тийм сэдв байгаа. Дотор гэсэн сонирхолтой тийм сэдв байгаа. Дотор бидний дотор ер нь юм болдог байхгүй гадна гэж. Тийм үү? Тийм учраас ах トゥ нар минь Христ бидний төлөө хийсэн Христ итгэгчид хүн юм болоод бүгдээрээ яах ёстой вэ? Түүний дотор амьдарцгаая. За тэгээд Исая 12 дугаар эшлэлээр нэг хэдэн зүйлээр ихстэй хамт хувь ногдууч тэр олзыг хүчнүүттэй хуваана. Учир нь тэр амиа өхөл рүү асгаж нүгэлзүүдийн хамт тоологдож олонний нүглийг өөртөө авч гэж хэлсэн байгаа. Есүсийг загалмаар цовдлогдож явах үед нэг чухал биш үйл явдал гардаг. Гэхдээ тэр нь яг Бурхны үгийн дагуу байдаг. Түүний юу вэ? Хувцсыг нь хувааж авдаг. Олзуулгаж хувааж авдаг. Түүний юмнуудыг нь хүмүүс хувааж авч ирсэн. Энэ юу вэ? Гим нүгэлтүүд яасан бэ? Ийм харгас хэрцгий. Хүн үхэж явахд хүртэл үхэлдээр нь хүртэл яасан бэ? Шуналтынхаа төлөө, өөрийнхөө эрх ашигын төлөө улаар нь тэмцэж байгаа тэр дүрхийг харж байгаа гэсэн утгатай зүйл. Тэгээ Есүс тэр дүр зургуудын төлөө шин загалмаатай өөрийгөө зориулсан юм. Амен. Бид нар түүний шарахаар эдгэрсэн, бид нар түүний өвчнөөр эдгэрсэн. Тэр миний амар тайвны төлөө инлэхэд ирсэн. Амен. Тэгэхээр бид нар хоёр төрлийн шокны талаар түрүү ярьсан тийм үү? Гинти үйл явдал болохгүй бид нар шоконд ордог гэж ярьсан. Одоо бол Библи бол бидэрт гинти биш. Бидний өнгөрсөн одоо ирээдүг бүх төлөвлөгөө Библиэд байгаа. Тэгэхээр та шоконд орох хэрэггүй, та зочирдож хэрэггүй, та юм амьдралыг ухааныг ойлгох шаардлагагүйгээр Бурхны үгтэй нөхөрлөөрэй гэж бас хэлмээр байна. Амен. Хоёр дахь шок нь юу вэ? Байж боломгүй зүйлэн талаар та битгий шоконд ороорой. Библиэр угаасаа байж боломгүй зүйлүүд маш их байгаа. Гэхдээ бид нар түүнийг сүнсээр болно. Үнэн дотор итгэлээр харахад бид нар энэ байх боломжтой юм. Бурханд боломжгүй зүйл байхгүй байна гэдэг шиг тийм үү? Бид нар амьдрал Бурхан ямар гайхалтайгаар харагдахгүйгээр ажиллаж байгааг бид нар бас эргэн тойрноос харж болно гэсэн утгатай зүйл юм. Гурав дахь нь та бүхнийг зовлонгийн 7 хоногийн өдрүүдийг өөрийнхөө амьдрал цэгцлээсэ гэж бас хэлмээр байна. Энэ өдрүүдээр юу болдог юм бэ? Гимшлийн 7 хоног гэж ярьдаг шээ тийм үү? Гимшлийн 7 хоног гэж ярьж байгаа. Тэгээ Есүс зөвхөн нүглийн төлөө тэр үхээгүй. Хараарай. Нүглийн төлөө ганцхан нүглийн төлөө дахил болоогүй. Тэр бас гмийн төлөө дахил болсон гэж ярьж байгаа. Гим нүгэл хоёрын ялгааг бид нар аягуулсан ойлгох хэрэгтэй болж байгаа. Нүгэл нь бол яг мөнхийн шийтгэлийн тухай ярьж байгаа гэсэн утгатай. Тэр түүний төлөө яасан бэ? Нүглийг өөрөгч хураг ирсэн гэж ярьж байгаа юм. Харин гэмүүд нь юу вэ? Бидний санаатай болон санаандгүй итгэсний дараах янз бүрийн одоо болоо тайлж чадахгүй байгаа. Тэр нүглүүдийн тухайд дурдж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас гмийн дахлууд нь их явагддаг байсан. Гмийн дахлууд нь. Харин жил дөрөвдөө Израиль ард түмэн нүглийн дахлыг яасан бэ? Өргөдөг байсан ш, тийм үү? Тасцдахгүй тул Бурхны ард түмэн гэдгийг мэдхийн тул Бурхан бидний мөнхийн хаан гэдгийг бидэд сануулгын тулд тэд яасан бэ? Израиль ард түмэн жил дэрийг дахил өргөдөг байсан. Тэгээ хамтдаа нэг магтаал өргөөд